Нэгэн баян хүн байжээ. Тэр нэл өнгийн нарийн нэгсэн майлган хувцас өмсөж өдөр бүр найрлан цэнгдэг байв. Яр шарханд баригдсан Лазар гэгч нэгэн ядуу ир хаалгын сахин хөвтөж мөнөөх баяны ширээнээс унсан өвдөл цөвдлийг нь идэгсэн хэмээн хүсдэг байжээ. Хажуугаар нь ноход ирж түүний шархыг долоодог байв. Ядуу ир үгсэнд тэнгэр элчнэр түүнийг авч Авраамийн өвөр дээр тавьжээ. Баяны ч үгсэнд түүнийг оршуулв. Тиймхүү баян байсан хүн үхэгсдийн оронд тарчлан байхдаа хараагаа дэвшлүүлж тэртээд байгаа Авраамыг болон түүний өвөрдөх Лазарыг харав. Тэгээд тэр Авраам эцгээр намайг өршөө гэж Лазарыг нааш нь явуулаач. Тэр хурууныхаа үзүүрийг усан дүрээд хилийг минь сэрүүцүүлэг. Учир нь би энэ галд амь тэмцэн байна гэж хашгирахад. Саяхан бидний уншсан хэсэг сургаал зүрлэлүү болсон явдлоо. Гэвэл сургаал зүрлэл биш болсон явдал. Энэ болсон явдлыг хэн ярьсан бэ гэвэл эзэн Иесус өөрөө ярьсан. Тэгэд энэ дээр хоёр хүн гарч байгаа. Нэг нь маш баян хүн. Нөгөөх нь үнэхээр туйлын ядуу хүн. Энэ хоёр хүнийг эзээс өөрөө таньдаг байсан. Энэ хизээ болсон үйл явдал вэ гэвэл одоогоос 2000 гаруй жилийн өмнө болсон үйл явдал. За баян хүн хэр баян байсан бэ? Мэдээж одоогийн Илон Маскаас баян байсан. Ер нь бол тухайн үедээ нэг тиймэрхүү аюулгүй баян хүн байсан. Яагаад гэвэл тэр хүн маш үнэтэй хувцас өмссөн. Маш үнэтэй хувцас. Нэл өнгийн нарийн нэгсэн майлан даавуугаар хийсэн. Тийм хувцсыг тухайн үед хамгийн үнэтэй хувцас тухайн үе бас маш баян хүмүүс л өмсөх боломжтой. Тэр хэр зэрэг баян байсан бэ? Өдөр бүр найрлан цэнгдэг байсан. Өдөр бүр найрлан цэнгдэг. Тэгж бичсэн байгаа зү. Нарийн нэгсэн майлан хувцас өмсөж өдөр бүр найрлан цэнгдэг байг. Нөгөө хүн үнэхээр хэцүү байсан. 20. Яр шарханд баригдсан Лазар гэгч нэгэн ядуу ир хаалгыг нь сахин хөвтөж мөнөөх баяны ширээнээс унсан өвдөл цөвдлийг нь идэгсэн хэмээн хүсдэг байжээ. Хажуугаар нь ноход ирж түүний шархыг долоодог байв. Та нар ийм ядуу хүний тухай сонсч байсан. Монголд одоо ийм бараг байхгүй байна. Гудам твдчихээн. Тэгээ шархнаас нь цус хоож чинь, нохоо ирээд долоож чинь. Найз нөхд байхгүй. Эдэг өмсөх хувцас байхгүй, идэх хоолж байхгүй. Тэгээд
баяны ширээнээс унсан өвдөл цөвдлийг нь идэгсэн хэмээн хүсдэг байсан гэж бичсэн байна. Тэр баяны ойролцоо амьдардаг байсан. Баян бол түүнийг хардаг байсан. Тэгээ хүн хичнээн баян амьдарсан, хичнээн ядуу амьдарсаж хүнийг нэг л зүйл нь оёлж идэг. Яаж амьдарсан хүн нас барна. Эзэнийн цагт үхэн. Харин Лазар хичнээн ядуу амьдардаг байсан ч гэсэн Лазарт нэг сайн зүйл байсан. Тэр бурханд итгэдэг байсан. Өнөөдөр жинхэнэ бурханыг өөрийн аврагч эзнэ гэж итгэдэг байсан. За тэгээд юу болсон бэ? 22 дээр ядуу хоёр үгсэнд тэнгэр эснэр түүнийг авч Авраамийн өвөр дээр тавьжээ. Лазар нас барсан. Өөрөөр Лазарын төлөө хинч харамсаагүй, хинч гашуудаагүй. Магадгүй хинч түүнийг оршуулаагүй шүү магадгүй. Лазар амьсгал ураас нь тэр мөчид тэнгэр эснэр аваад Авраамийн өвөр дээр тавьсан гэж. Дараа нь баяны үгсэн түүнийг оршуулав гэж. Баян хүн нас барахад тэнгэр эснэр ирээд Авраамийн өвөр дээр тавьсан гэж байх. Зүгээр оршуулсан гэж. Дараа нь баян хүний тухай гарч байгаа. 23. Тийхүү баян байсан хүн үхсдийн орон тарчлан байхдаа хараагаа дээшлүүлж тэр дэд байгаа Авраамыг болон түүний өвөрдөх Лазарыг харав. Баян хүн нас бараад Девачнд байгаа Авраам бол Авраам гэдэг бурхныг төлөөлж байгаа. Авраамыг болон Авраамийн өвөр дээр үнэхээр тайван амгалан жаргаж байгаа Лазарыг харсан. Тэр бурхнаас гуйс, бурхантай ярьсан тэр хүн. Тэр хүн үнэхээр зовж юм. 24. Тэгээд тэр Авраам эцгээ намайг өршөөгөж Лазарыг нааш нь явуулаач. Тэр хурууныхаа үзүүрийг усан дүрээд хилийг минь сэрүүцүүлэг. Учир нь би энэ галд ам тэмцэн байна гэж хашгирахад гэж. Эндээс би шинэ хүмүүс зориулсан ярьж байгаа. Тэгээд Христийн авралыг харах нь ойлгоогүй. Яг юунаас аврагдах? Христ биднийг юунаас аврах юм? Би Христийн чуулганд ирвэл Бурханд итгэвэл Есүс Христэд итгэвэл яг юунаас аврагдах юм гэдгийн утга учирыг би яг тайлбарлах гэж байна. За бидний мөргөл маань сая дууслаа. Тэгээд мөргөл аягүй гоё дууслаа. Тэгээд залбирлаар сая дууссан. Тэгээд одоо хоолндоо орох гэж байна. Тэгээд хоолндоо орчоод бид нар цасны баярт явна. Тэгээд цасны баярынхаа бас хөөрхөө бичлэгүүдийг хийж оруулна гэж бодож байна. Бүр тэсэн яадаг үлээж цасны баярыг. За одоо бид нар цасны баяр руугаа явж байна. Ее! Багаха. Брамер хүн цастай ингээд гиш ята ингээд гисгээр ингээд доош ороод. Яа. Энэ манайхан тэнцээ байна. Тэгээд би энэ санаа чирээ явж байна.
Now it's my turn. За өгтэй би. Сараа хөвтөрөө заяа хаашаага. Дахиад раунд 3 минут. Йоо, брэм гой. Энд тэнд нэг бункерч унсан юм байсан. Тэр аяр ясангүй. Яа! Тэр бүр амар ах. Сарайгийн хоёр дахь хоригдлоо. Тэр наалаг үхүү. Нар хилсэн жаргаад үхүү яа. Ой, энэ аарс нэ дуусна ч юм. Амар гоё нар жаргаж байна манайхаа. Одоо бид нар ингээд баахан чаргаар гулгаад ингээд амар сонин царайтай хүмүүс. Би бол гоё. Би сая хамгийн сүүлд унахтаа онголтой. Тэр нөгөө хамт унжээс хүүхэд маань ингээ онголттой өвдөө амар сонин болчихсон. Би бүр тэр гимшээд байна. Йоо, энэ харалтаа. Golden hour in my ass. Hello everybody. За ерөнхийдөө болол бид нар хамгийн сүүлийн хашин бол унтсангүй. Тэгээд ер нь бол 2 цаг унтсан. 7 цагт унтаад одоо 9 цаг болж байна. Зарим нь бол унтаж байна. Стил нөгөө дарахны хэд маань стил зүгээр унтсаар тэгээд хотынхан маань сэрээд одоо явах гэж байна. Одоо би танарт хүүхдүүдтэй харуулъя. Чи наа бичиж явж байна. Бөө удаан байлаа. Энэ цагт битээ. Одоо бидний автобус 11-ээс хөдлөн 11 хэдэн минут ч автобустайгаа бодол руу очиод автобусандаа санаа. Яг авинаас бол тийм хөтө болно. Үзэсэнтэй бол хизээж Бид нэр автобусандаа суусан байна. Тэгээ явж байна. Танайхаа бай.